Сайн байцгаана уу? Янж байна. Тэгээд та бүхэндээ өнөөдөр ямглан айлтгая. Энэхүү видеог хийж байгаа учир шалтгаан нь юу вэ гэхээр би 5 сар 6 сард Монголд үйлчлэр явж байгаа. Нөхөр хүүхдийн хамт тэгээд үнэхээр залбирлын дэмжлэг яралтай хэрэгцээтэй байгаа учраас та бүхэн энэхүү видеог хийж байна. Тэгэхээр та залбиралт маань гинжин мацаг барилт байгаа. Та 2-2-ороо залбирах байгаа. Өдөр болгон залбирлын сэдв өгсөн та бас үнэхээр ариун сүдэдүүлээд өөрсдөө залбирах бол залбирч болно. Тэгээд нэг хүн бол 5 цагаас 5 цаг бүрт буюу 24 цагаар гэхдээ үнэхээр таны боломжгүй байх юм бол нэг хоолоор юм уу эсвэл 2 хоолоор эсвэл зөвхөн дуртай зүйл идэж чадахгүй зүйлэр ч юм уу хийж болно. Тэгээд мацаг барилтанд оролцох гээд үнэхээр Google Sheet-д нэрээ бичиж чадахгүй байх юм бол комент цагт нь бичээрэй. Тэгээд үнэхээр та бүхнийг үнэхээр мацаг барилтанд уриалж байна. Тэгээд хард залбирлын баг хэрэгцээтэй байна. Бидний үйлчлэлийн турш үйлчлээс эрен эртэл бас залбирж явах явдал маш чухал байдаг. Та нэг жишээлийн төгөр залбирлын үеэр бол үнэхээр маш сайн явдаг. Тэгээд яг хурж ирээ залбирал дуусангууд одоо янз бүрийн асуудал чи Монголоос хоцрох энэ янз бүрийн асуудал болж ирсэн. Тийм учраас би залбирал бүр эрен эртэл энд ирсэн хойно хүртэл үрлэх ёстой байна гэдгийг ойлгосон. Ялангуяа одоо бидний төлөвлөгөө гаргах, үйлчлэлд ирэх хүмүүсийн төлөө, үүд хаалгасгамжуулга нэгдэхин төлөө хүмүүсийн зүрх сэтгэл бидний үнэхээр хамтын ажиллагаа ялангуяас үйлчлэж байгаа хүмүүсийн зүрх сэтгэл эв нэгдлийн төлөө энэ залбирах байгаа. Тэгээд залбирлын ямар сэдвийн талаар залбирах талаар та бүхэндээ доорх хүсдэгтэнд бол байгаа. Тэгээд харин та өөрийнхөө боломжоор тэр өдрүүдэд өөрийнхөө нэрийг зоогоод тэр өдрөдөө залбираа гэж уриалмаар байна. Тэгээд үнэхээр та залбирч амжихгүй бай тэр өдөр. За би мацаг барь залбирыг гэж бичсэн байсан чи бартцсан ч юм уу тийм байхаар болоод урчилж хэлээрээ гэх юм бол бид нэр өөртөө өөр нэгэн хүн бас залбирах байгаа. Тэгээд та заавал тэр хамт залбирч байгаа хүн маань хүнтэйгээ мэдхгүй танихгүй байсан ч болно. Тэгээд өөрөөр цагийн бүсэд залбирч байгаа ч гэсэн өөрийнхөө цагаар залбирчхад болно гэж хэлмээр байна. Тэгээд залбирч үнэхээр залбирлын дэмжлэг үзүүлж байгаа та бүхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Идэвхтэй оролцоороо. Тэгээд удахгүй Монголд уулзцгаая. Бас Солонгост бас үйлчилж байгаа Солонгос Монголд үйлчлэх байгаа шүү. Баярлалаа.